3-тай аврагдсан. Ли залуу насаа 50-нд барилгын ажил хийж өнгөрөөсөн нэг. Тэрээр карьер ахиулах хүсэлтэд хөтлөгдөн өдөр хоног 7 хоног бүр шаргуу ажилласан. Байнгын стресс нь улам ихсэх болж түүнийг даван туулахын тулд тамхи татан архиуж мөрөөдө тоглож эхэлжээ. Лигийн амьдралын хэв маяг нь түүний гэр бүлийнхний хувьд маш том сорилт болж эхнэр нь түүнийг орхисон аж. Үүнээс хойш удалгүй Ли цус харав. Тэрээр нөхөрлийг арилгах яаралтай хаалгаанд орж амьд үлджээ. Гэвч энэ нь Лид амьдралын хэв маягаа өөрчлөхөд хангалттай шалтгаан байгаагүй бөгөөд тэр урдын адил хуучин зуршлаараа амьдарсаар байв. Нэгэн өдөр Ли үеэлтэйгээ ярилцсанд үеэлтэн түүнд 90 сар үл амьдрах тэнгэрлэг өдөрдөнжийг хуваалцав. Мөн түүнд Есүсийн амьдралд авчрах найдварын талаар мөн хэлжээ. Хэдийгээр Ли татгалцсан ч хизээ нэгэн цагт сүмд явна гэж хошигнов. 20 жилийн дараа Ли дахин эмзэгт хэвтлээ. Тэрээр зүрхний шигдээс туссан ч азар амьд үлджээ. Ли үеэлийнхээ үгийг санаж бурханд хандан түүнтэй хамт байхыг гуйв. Эмзэгт хэвтэж байхдаа Ли орон нутгийн Адвентист сүмтэй холбогдож түүний төлөө залбирахаар сүмийн хэд хэдэн гишүүд түүн дээр ирэв. Тухайн сүм хотын төвд хотын нөлөөлийн төвийг ажилуулдаг байжээ. Сүмийн гишүүд Есүсийн хэрэгцээг хангах болон тэднийг Есүс рүү ойртоход туслан ажилладаг газар аж. Сүмийн гишүүд Лид санаа тавьж түүнтэй нөхрөлж түүнийг хүнсний бүтээгдэхүүн эрүүл холоор хангаж түүнтэй хамт залбирдаг байв. Энэ бүхэн түүний амьдралыг өөрчилжээ. Нэг амралтын өдөр өглөө Лид дуу сонсоод ариун сүнс түүний зүрхэнд хурж байгааг мэдрэв. Тэр үед Ли их эзний хүлээн зөвшөөрч баптизм өртгөхөр шийдвэр гаргасан юм. Бурхан түүний амийг дахин амарсан болохыг Ли мэдэж байв. Гэхдээ арай өөр. Ли одоо сүмдээ туслахын үргээр үйлчлдэг ба хотын нөлөөлийн төвдөж идэвхтэй оролцдог аж. Урайлга 2018 онд 13 дахь амралтын өдөр өргөлүүдийн нэг хэсгийг Тайванд хэд хэдэн хотын нөлөөлийн төвүүдийг барихад ашигласан юм. Эдгээр төвүүдийн ажиллаар Ли шиг хүмүүс Есүсийг хүлээн зөвшөөрсөн билээ.